Чи нөгөө там нүмэн үү? Ноо чөлөө зогсож байна. Тамд. Энэ хүмүүс яах гээд очиж чадах? Анкетэ бүртгүүлээд цаашаага явдаг юм лээ. За. Энэ там жаргагүй хүүт юм а тийм ээ. Тийм байна. Хөгшөө нэг юм асуучих уу? Тэр нэг тарган нөхөр яагаад орж гараад сууд байгаа юм? Энэ үү? Тийм. Сэхэнд байгаа юм лээ. Тэгээд орж ядаад л байгаа юм шиг л. Зүг. Бас тэгвэл гордох юм байгаа юм тийм ээ. Тий. Азтай залуу биш үү? Хөгш дахиад нэг асуучих уу? За. Миний хөгш яаж өгсөн юм? Би юу? Би хөлдөөд өгсөн юм аа. Хөлдөөдөө? Тий. Харин чи яаж өгсөн юм бэ? Хөгш нь гинэцтэй. Хөгш нь энэс ороод өнгөрцөн шүү дээ. Инээ гэдэг. Тэрнээс ороод өнгөрцөн. Ингэсэн хөгш. Чи залуу хүн байна да. Хөгш нь ингээд нууц амрахтай байхгүй юу? Тэгээд нөгөө явдаг хүүхдүүдээ ингээд гэртэн бэжсэн чи. Нөхөр нь хүрээд ирэхгүй юу? Тэгс чи харин манай нөгөө хөнгөц хэрэглэнтэй. Нөхөр ороод ирэнгүүт нь миний ханаа энэ хогийг асгачаад иргээд нөхөр гараа явна штэ. Тэр хооронд нь нөхөр банд үсрээ гарцсан. Тэгээд харин тэгсэн чинь гэртээ хүрээд ирсэн чи харин манай их нэг хаалга тушаад орох гэсэн чинь миний ханаа хог асгачих гэдэг үү шүү. Тэр утгах гэр чи бочгнооч гэсэн хамаг юм хайгаад нэгжээд нөгөө нөхрийг чинь олохгүй орд тэр годос бүх юм үзээд тэгсэн чинь нөгөө нөхөр чи харин олддоггүй шүү. Тэгээд өөрийгөө бодсон чинь инээд хүрээд орон дээр суугаад инээсээр байгаа хөгшин өнгөрцөн. Чи тэгээд хөргөчөө уудлаад үзчихгүй яасан тий. Тэгсэн бол хоёулаад амьд байхгүй юу?